За тэгээд удахгүй төрсөн өдрөөс өмнө нэг тийм өөрийгөө жижигхэн челленж одоо сорж үзэж байгаа. Тэр нь Марсалийн одоо эмэгтэйчүүд гэдэг тийм 5 км-ийн жижигхэн тийм курс тий. Тэгээд тэрэнд би бүртгүүлэх юм байгаа. Тэгээд өнөөдөр болохоор нэгдсэн тийм бэлтгэл хийх юм байлээ. Яс айгу гоё энэ ягаад тэгэхээр яг ингээ анх удаага ингээд хүмүүстэй зөв бэлтгэл хийж үзэж байгаа. Тэгээ 9-с 11-ийн хооронд бэлтгэл явагдана гэсэн. За сая бичлэгээ дууслаа. Бэлтгэлээ игээд дууслаа. Тэгээ нэг цаг 30 минут бэлтгэл боллоо. Бас ойрд ингээд олон хүмүүстэй бэлтгэл хийгээг гоё ялаа. Тэгээ хүмүүс сая 3 групп болж тасгал хийгээд тэгээд 30-30 минутаар тасгал хийвөө яв. Тэгээд аюу гоё ялаа. Тэгээд бас юу вэ нав? Зөндөө мундаг хүмүүс чинь залуу хүмүүс чинь, хөгшин хүмүүс чинь тэгээ бүгд л нэг доор гоё бэлтгэл хийсэн. Тэгээ нададаас ийм төлхөрний асар өгсөн. Ээжхэн биеийг халаж байгаа нэг хөө тий. Тий, хамт гүйж байгаа. Аштай тэнцэр гүхэлөө. За хамгийн гол нь яг ихлээр гарахаа хүлээгээ хийж байна. Одоо 2 минутын дараа гарлаа. Bien, c'est maman première. C'est pas mon première. Урд чинь 20 км биш арай. Яваад арай. Ouais, les 15e. La main qui arrive, regarde. Comment qui arrive là. Ouais. Vas-y, super, t'es bien placé hein. 15 таш арай.
Хэд орж ирсэн бэ? Дэжгүй юу? Дэжгүй. 14-5 аваар л орж ирсэн. Гэтэ юу амар олон гүйж тээ. Сая би яг чамаа гарсны дараа ингээ өргөжлөлөө бишээд заах гэж. 3-4 минут ингээ амар олон хүмүүс суугаад яваад. Дэжгүй. Хоёр бүлээ. Энэ охин нэгт орж ирсэн. Харин тийм би харсан. Энэ айгуу сайн гүйжлээ. Гэтэ энэ хоёрт гүйжсэн аа. Яг сүүлд тэр амар хуурслаад идчихээ тээ. Нэг туранхаа шар Тэгээ зурхаа өхөн нэгт явж ирсэн хоёрт орж ирсэн тээ. Энэ араа манай YouTube channel-ийн нэр La Famille Mongol Enfance 625 дахь номертэй Монгол эмэгтэй гүлээ. Юу болж байгаа минийх вэ? Тайгер. За өдрийн минь арсаа бид гурав гэртээ ирээд тэгээд хоолоо идчихэд байж гин. Тэгээд миний юу вэ гэж харж иш магадгүй би бодгийн арилгааг байгаа гоё гүйж дуусны дараа тэнд зөндөө гоё байгууллагууд нүүрэн дээр зураг зураал фотолкон дээр гоё нэр бичээл тэнд массаж хийгээл маш олон ингээд одоо байгууллагууд хамтраад ажилласан байсан. Тэгээд бид нүүрэн дээр юм гоё зураг зураалсан. За тэгээд тэрнээс гадна болохоор өдөөс хойш одоо сайтн дээр өнөөдрийн гүйлтийн үр дүн одоо хидэд орсон хідэн тамирчин байсан гэд дүн гарна гэж тэгжсэн. Би тэгээд ирээд хараад сууж гээ. Тэгээ та нар хідэн гүүгээд би хидэд орсон байна гэдгийг яг одоо мэдчихээн. За ямар ч байсан эхний удаад бол гүйсэн хүмүүсийн тоон болохоор 2630 хүн байсан байна. Хардаа амар их. Хамгийн сүүлийн хүн энэ 2630 хүн. За тэгээд сарын цэцэрлэл хідэд орсон байна. Сарын цэцэрлэл 625 номертэй 34 тийм орсон байгаа. Сарын цэцэрлэл сэрээ дээр 5 км 400 метрийг би өнөөдөр 23 минут 45 секундэд гүйсэн байлээ. Би бүр вау гэд бүр өөрөө бүр аюу их бахархаж байна. 2630 хүнээс 34-т орно гэдэг миний хувьд бол айгүй том амжилт. Харин бүгдээрээ юу харцгаая? Нэгт ямар хүн орсон харцгаая. Тэр нэгт болохоор бүр аюу мундаг. Энд 4205 номертэй хүн за ямар ч гэсэн тамирчин хүн байна. 18 минут 37 секунд гүйж нэгт орж ирсэн байна. Вау. Үнэхээр мундаг юм аа. Тэгээд энэ Марселийн эмэгтэйчүүд болохоор энэ гүйлтийн одоо тэмцээн нь энэ жил 11 дахь удаа зохион байгуулагдаж байгаа юм байлээ. За тэгээд ямар ч гэсэн амар баяртай байна. Тэгээд энэ мэтлэг маань магадгүй миний төрсөн өдрөөр орж магадгүй. Одоо би төрсөн өдрийнхөө өмнөх нь гоё гүйлтийн тэмцээнд ороод ингээд өөрийнхөө зүгээр өдөр тутамдаа сонирхож хийдэг зүйлээрээ өөрийгөө ингээд сориод үтсэн юм би амар гоё өөрийнхөө бодож ирснаас илүү амжилт гаргасан. Тийм болохоор ингээд энэ жил би өөртөө барьж байгаа миний хамгийн том бэлэг бол энэ байлаа. За тэгээд гүүх бол мэдээж маш олон даваа талуудтай. Би бараг хэлсэн хэлээгүй мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгээд сүүлийн 1 жил гарсан бол би бол тогтмол гүйдэг болсон байгаа. Өмнө би 7 хоногт 4 удаа гүйдэг гэсэн. Тэгээд гүйгээдсэн чинь миний бас хөлний доод болчин нэлээд өвдөд ирэхээр нь за гүйлтэхтэй даам болов гэд би сүүлийн одоо 6 сар бол 7 хоногт 2 өдөр бүр зоолттой гүйдэг. Миний хувьд бол гүйлт надад бөгөөд миний амьдралд ингээд айгүй гоё олон даваа талуудыг авчирдаг. Би заримдаа одоо стресс тэгэхээр эсвэл би гоё аз жаргалтай хараа би гоё гүйдэг. Тэгэхээр миний одоо стресс дарахнаа тайлгдаал тэгэл аз жаргалтай хүртэл ингээд байхтай гүйхээр улам гоё юм хийж бүтээмээр санагдаал эрч хүчтэй болоод хамгийн анх би 5 км гүйж яхад нэг 40 минут гүйгээд исэн юм аа. Надлан одоо жилийн өмнө. Тэгэд ингээд тогтмол гүүгээл хийсэн чинь миний ингээл минут багасаал байсан. Тэгээ би өнөөдөр болохоор би өөрийгөө арай ч юм 23 минут хэдэн секундтэй гүүн гэж бодоагүй. Би хамгийн одоо миний хамгийн дээд хэмжээ бол би 24 минут юм байна. 5 км гэж харж байсан бол би өнөөдөр 5 км 400 метрийг би 23 минут 40 секундэд гүйсэн. Би бүр амар баяртай байна. Тэгээд
юм ингээл тавтаалахаар ингээл улам илүү сайжирдаг гэдэг одоо үг энэ дээр айгу батлагдчих шиг байна. Тэгээд гэтээ би ямар нэгэн одоо одоо тэмцээнд орохгүй бол ингээл өөрийгөө бэлдээд байж байгаагүй зүгээр л би сонирхолгүйдэг өөртөө жижигэн челленж тавиал за одоо ингээ гүйж одоо ингээ хэдэн километрийг хэдэн минутанд гүйсэн юм чи одоо ингээ нэг ахиулчих гэдэг юм те дандаа ингээ өөртөөгөө л өрсөлдөөл өөрийгөө л ялан дийлж гүйдгээсэн. Цааш ингээд олон зүйл хийх тийм гоё урам өгдөм байх гэж би харлаа. Өглөөний минь it's my birthday. За өнөөдөр ингээд миний төрсөн өдөр болж байгаа. 27-наас сүрж байна. За ямар ч байсан төрүүлж өсгсөн ээж хоёртаа баярлаа. Тэгээд өнөөдөр анхаа амарж байгаа. Айгу олон жил бас нэг төрсөн өдрөөрөө яг л хамт байх өдрүүд нь ховор дээрээс нь ажилтай гэдэг ингээд байдаг гэсэн. Өнөөдөр цуг байгаа. Тэгээд өглөө болохоор Арсуугийн ангин өнөө өглөө нэг цэцэрлэг түрээлэнгээр алхана гэсэн. Тэрнгээд завтай эцэг эхчүүдээ бол хамт явж туслаач гэх. Тэгээд анхаа хүүгийнхаа ангийнхантай цуг хамт өглөөгөр цэцэрлэгээр явна. Тэгээд би болохоор Франц хэлний хичээлтэй байгаа. Тэгээд юу яана? Франц хэлнийхаа хичээл дээр ангийнхантайгаа бас жижигхэн торт үлээгээд төрсөн өдрөө тэмдэглэн дараа нь тэгээд өөр юм хийх төлөвлөгөөтэй бид гурав. За төрсөн өдрийн бийдэг анхаа үлдэл сахлаа юм гэсэн. Гоё дэвдэг юм болчихсон. Шулуун сахалтай болчихлоо. Alors c'est bon sortir école. Hein? Arso. Quoi est Nico? Allez, dans la main. Ah, ok. За энд ингээд торт аваад явж байна. Бах зэрэг хоцорчлаа. Уул нь өглөө эрт гарсан. Бос зэрнээсээ л өнөө өглөө амтсангаа. За та ангийнхан руу гарцгаая. Arrivederci. Анхаа бид гурав талергийн ярилцааны гоё ресторанд хоолнд орж байгаа тийм. Анхаа дөрөв захиалга өгсөн. Тийм миний хөө 4 настай Арсуу надаа. Тэг найзынхаа гэр бүлтэй 2 гэр бүл очиж хооллож байна. Тэгээ гоё наа төрсөн өдөр. Өнөөдөр бас өглөө Франц хэлнийхаа хичээлийнхэнтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн. Яа өдөрт 2 тэмдэглээд нэ. Тий, өглөөний тэмдэглээд, оройн нэг тэмдэглээд, тэгээд гоё. Дээрээс нь анхаа гоё амарч өгч таарсан. Гоё энэ тий. Дэш явсан байхгүй. Тэнгээ Монгол орчие гэж тоо. Ээж аав идрээ гаргачих гэж тоо. Дэшээ өөрөөс гараагүй байсан. Тэгээд тийм ч нөгөө Монголоор хаалттай байсан. Баярын мэнд. Баярлалаа.